За хүлээсэнд баярлалаа. За багш нь дөнгөж хичээлээсээ гарч ирсэн супер жампийнхаа. Өглөө 6-аас эхэлдэг хичээл маань тэгээд сая 7:30 хүртэл үргэлжлээ. Өнөөдөр харизм гэдэг хичээл үзлээ. Тэгээ ингээд харизмгийн хичээлийг сонсоход ингээд манай хуучин шавнар маань ингээд над дээр ирэхээр тэрж аваад эсвэл ингээд юу орохоор хичээл орж байгаа ингээд цаанаас ингээд идэгсэн байхгүй. Багш таныг очиж тэрмээр ингээд идэгсэн байхгүй. Тэгээд ингээд ирчээд бүр тэрэлцээр дуустдаггүй юмсан. Манад ирээд гадар нөх төсөлтийн баяр гээд уулзсан ч юм уу ингээд тэрэлдээ л исэн байхгүй. Тэгээд би тэр үедээ гайхаад хөөх манай шавнар надад ямар хайртай ингэж бодоод байсан чи энэ миний харизм байж таарч. Тэгэхээр уулзахаар ингээд салмааргүй хүмүүс идэг. Эсвэл ингээд уулзахаар зүгтаа авчмаар хүмүүс идэг. Тим хүмүүсийн даалгав сонсч ирсэн үү. Тэгэхээр ингээд ойрдоо надад юу тохиолдоод байгаа вэ гэхээр бусад нөлөөлөх чадвар дээр ажиллах шаардлагатай болсон. Энэ бол харизм тий. Тэгэхээр энэ дээр ажиллах чадвар дээр нь би урд нь болохоор зүгээр дотоод байдалтай бэлэн байвал болоо штэ. Гадаад зүйл харж яадаг ингэж боддог байсан. Тэгээд би яг алдаатай бодож исэн зүйлүүдэд танарт овоолцож байна. Тэгсэн чинь ярьж байгаа зүйлийг хүн 7% таа сонсдог. Гадаад байдлыг хүн 93% таа хардаг. Ялангуяа дуу хоолойны өнгө болоод өөртөө ихтэй байдлыг хүмүүс харж орж ирдэг юм байна л да. Ер нь ингэ тэр хүнд тэгээд ер нь худлаа юм ярьжсэн ч муухай юм ярьжсэн ч гадаад байдалтай өөртөө ихтэй цоглог аваа хийчих юм бол тэр яриа нь хүмүүс бүр илүү хүрд юм яг бүр ингэ амьдралын өөрчлөлт ухаантай юм ярьжсэн ч тэ арзаагаа сууж өглөө ойлгодгоо гэдгийг ингэ өөрийнхөө алдаанаасаа мэдэж авсан. Тэгээ одоо ингэ гадна талаасаа ажиллаж эхэлсэн. Тэгээд ингэ сүүлийн үед ийм зуршил өөртөө бүтээж байгаа. Та нар нь бас бүтээгээр ингэ ном тавиад игцхэн байх. Би чи ингэ багасаа бүгдийгээ сурчжээ. Ингээ ном тавиад ингээ эцхэн байж сурч байгаа. Ингээ эцхэн байснараа бусдад өөртөө ихтэй харагдахаас гадна ингээ биеийн хилэмжээрээ би их талбайг хамарч чадхаар хөөн гэж хэлдэг. Өглөөний мэнд би ийм их талбайг хамарч чадхаар хөөн гэж хэлдэг. Дээрэс нь ингээ эцхэн байснараа дээрэс энергийн сувг нэгдэж орж ирдэг. Зөндөө том ач холбогдол байдаг байхгүй. Тэгээ дээрэс ингээ нурууны өвчлөлөөс сэргийлнэ. Тэгээд би нөгөө баринд орж байгаа гэсэн шүү дээ. Өчтөр нөгөө баринд орж байгаа охин минь надад гоё юм их цуух. Тэгээ юм унгаачаад авахтаа хүртэл яаж авах юм бүгдийн зааж өгсөн эмгтээлэг байхыг. Тэгээ би ч нөгөө миний сөрөг итгэл өнөмшил юу вэ гэхээр танарт маань бас байж магадгүй. Ийм эмгтээлэг байгаа хүмүүсийг маягтай гэж хардаг гэсэн байхгүй юу? Яв маягтай юм. Юу ямгалсан юм би ч бол хийгүү шаагүй гэж боддог гэсэн. Тэгсэн чинь миний алдаа байсан. Тэгэхээр яагаад надад ийм сөрөг итгэл өнөмшил үүссэн бэ гэхээр багаас минь ингээд эрэгтэй хүүхдтэй зүурлээд эсвэл ингээд охин хүүхдээс болохоор голцсон болохоор ийм сөрөг итгэл өнөмшил үүссэн. Тэгэхээр та нарт маань ийм сөрөг итгэл өнөмшлөөр ажиглаарай. Тэгээ би нөө дандаа эрэгтэй хүүхдээс дутахгүй гэдэг нөө иршүүл шин чанараа явсаар хагаад одоо ингээд буцаад эмгтээлэг чанараа сэрийхэр гадна талаа яалтч хийх зүйлүүд их байд юм байна. Тэгэхээр дандаа дотроо ажиллаад байх ш гаднаасаа бас хамт ажиллаад яваа. Манайх өнөөдөр тэр толгой дээр ном тавиад энэ асуулыг ажиллаарай за. Тэгээ хаан хатны харизм гэдэг зүйл байд юм байна. Тэгээ хаан хатны харизм гэдэг нь болохоор юм л дээ. Хаан хаттуудыг харахаар л нэг юм хэмсэг юм даган дуураймаас ханддаг байх юм. Тэгэхээр та нарт маань энэ хэмсэг байдал байна уу гэдгийг ажиглаарай. Тэгээ өчтөр манайхан ч харснаа өчтөр ингээд тасаад гоо зөксөл ингээд сэрийн хичээл дээр хүмүүс яаж ингэж өөрчлөгдөж байгааг харснаа. Манайхан зарим нь хичээлээ дуусгахгүй гараа авцсан. Тэгээ тэр хүмүүстэй хэлэхэд аливаа зүйлийг ихэлсэн бол эхэндээ тийм гоё байдаггүй. Ямар ч юм эхэндээ гоё байдаггүй. Дасгал ихэд эхэндээ навшийлээд шүү дээ. Тэгээд бүр сүлдээ ингээд гизээ 6 болчин гараад ирэхэд тэрнээсээ мэдрэмж авч суртлаа хугацаа хэрэгтэй гэдэг. Эхлээд ихэд нэг утгагүй юм хийж байгаа юм шиг яг гэж ингэж өөргөө зовоож байгаа юм гэдэг. Ийм сөрөг бодлоод орж ирээд шалтгаан тоочих юмнууд орж ирээд тэрийгэ даван туулаад ард нь гарахад ард нь ингээд супер үр дүн хүлээж идэг байхгүй. Тэгэхээр манайхаа одоо энэ хичээлээчтэй одоо ингээд эхэндээ магадгүй өчтөр зарим нь ингээд ихэн та багшаа та хурдан ярьдаг учраас эхлээд хүлээж авахд хэцүү байлаа. Одоо миний чихэнд наалдаж эхэлж байна гэдэг ийм шалтгууд орж иж магадгүй ингэж хэлнэ л дээ. Энд чинь одоо презентацийн жаахгүй юм хэцэгдэхгүй. Тэгээ би одоо яаж сонсох юм бэ? Тэгэхээр энэ бол бидний шалтгаан байхгүй. Гэхдээ би танараасаа бас суралцж байгаа өнөөдөр хичээлээ тэр топик хэсэг рүү хийхийг сануулсан шавьдаа баярлалаа. Тэгээ өнөөдөр би шинэ юм сурсан байхгүй. Өчтөр ингээд мэдхгүй юм чи мэдхгүй хүнээс асууж байгаа. Тэгээд хаштаг хийж агаад оруулд юм байна. Тэгээ өчтөр манахнаас айгаа хөөхөн лайв хийж чадахгүй асуусанд баярлалаа. Ихэнх хүмүүс мэдхгүй гэлж тэнийг юм шиг санагдаад асуухгүй байсараа дотроо мэдхгүй ч гэрээ дуусчдаг бол ингээд мэдхгүй хэлчихээ сайхан байхгүй. Хэрхэн багш байсан ч гэсэн мэдхгүй юм байна штэ. Тэгэхээр би яаж топик хэсэг рүү оруулдгийг судлаачгүй байхгүй. Судлаачгүй зөв тоохгүй орхицъя гэсэн чинь энэ хичээл дээр
энэ хичээл сургалтыг авалж явахдаа яаж хийдгийг сурлаа. Тэгээд надад сануулсанд баярлалаа. Тэгээд над мэдгүй чадахгүй дутагдaltaй зүйл зөндөө байгаа. Тэгээд багштай гой нөхөрсгөөр ялангуяа нэг хүнийг нөхөрсгөөр шүүмжилж бүтээлчээр шүүмжилж сурвал их сайн. Тэгэхээр багш дээрээ бүтээлч шүүмжээ туршиж олно шүү. Харин шууд багшаа ийм тийм гэж хэлэхээр нэг хүний доторх ийм өвдөлт өгөх гэдэг. Гэхдээ миний харьцангуй гайгүй тийм харгас шүүмжийг ер нь сонсохгүй тэрэн дээр тухайн хүнд нь өөрийнх нь сэтгэлийн гэмтлийг хилээд явуулчихдээ тийм тал байдаг. Тэгэхээр ийм бүтээл шүүмжийг бол надад ингээд туслах гээд байгаа шүүмжийг бол би баярлалаа хүлээгээд авах шүү. За энэ дээр нөгөө оюун гэрэлгөө хэлсүү гэдэг те бүтээл шүүмж бол хүнийг бүтээдэг шүүмж учраас ингээд гоё юм содон зүйлт болгоод зүүх хэрэгтэй. Уйлж байгаа ч хамаагүй уралж байгаа ч хамаагүй сонс гэдэг. Тэгээ тийм болохоор энэ нэг маш дуртай. Тэгээд надад болохоор бүтээл шүүмжийг хэлдэг хүн болохоор манай нөхөр байнга хэлдэг. Уйлуулж байгаа л хэлнэ л дээ. Урлаалгаж байгаа л ингээд яг нүрэн дээр мань аавах юм. Тэгээд нэг сайхан хямс сэргэл өвчтэн да. Тэгээд маргааш найр яг босоод юм хийдэг. Тэгээ гих мэтлэнгээр ийм ментор хүн гэхээр дандаа ингэ толгойг жийлэхгүй шүү. Яг бүтээлчээр ингэ шөөмжилдэг хүн хэрэгтэй байдаг шүү. Бид нар ингэ баян магтуулаад байх юм бол яг ингэ тухайн байдалтай ханддаг. Тийм учраас хүнийг магтах гэдэг бол тухайн байдлаас нь илүү магтах юм бол тэр хүн тэрэн шигээ болохыг илүү хүсдэг юм байна л да. Би яг энэ магтаал хүн намайг ингэж өндөрөөр үнэлж байхад би энд нь нийцэлгүй яад юм бэ хичээж байгаа. Би ч дэс өнгөрсөн сургалтын дээр бас хичээсэй. Манай шагнарчин аавыг амар гой үнэлээд зарим нь эншнтэй зөөрлж үнэлээд зарим нь ингээд их номын багш маш бол амьдралынхаа туршийн багш болгоё гэхэд тэгээд ихтэн чи нэрээс биш номын багш юм шиг нэрээс биш нас эншнтэй төсtöж юм шиг бас ингээд хичээж эхэлж байгаа хгүй хэрвээ хэдийгээр би тэр хүмүүсийн чигчээ хуруунд хөрөхгүй ч гэсэн өчөөхөн ч гэсэн адилхан байхыг тэр хүмүүсийн өөрөөрөө байдаг тэр харизма өөрөөрөө байдаг тэр гахалтай чанаруудыг өөртөө бид нар яагаад өөртөө суулгаж болохгүй би яагаад үнийг хүртэх хэрэггүй юм гэж өөрөөсөө асуусан. Тэгэхээр та нар маань бас ингээд хэрвээ надад сайхан зүйл харуул, орчлын ертөнцөөс сайхан зүйл харуул, ингээд үлгэр дуурайл олмоор зүйл харуул. Үнэхээр өөртөө наагаад аваарай. Тэгээд би нодлон болохоор ингээд өөргөө язгууртан мэд хөндлөн гэж баах явсан. Хан дээр ингээд өөргөө язгууртан мэд хөндлөн гэж наачаад тэгээд хоол идэхдээ би ингээд хордон ихийг идээдсэн. Язгууртангууд хизээч их идэгдэггүй. Тэгээд миний дотор нэг юм бас нэг юм үлвдөлөв зам байдаг гэсэн. Одоо тэрийг бүр маш том илтгэлийн уралдаанд орж байхдаа би өлөө. Би ингээд итгэхээрээ дуустал нэгтчдэг гэж хэлжсэн. Тэгээд ингээд хүмүүс хүүшээ ингээд хэлчих болдсон юм уу гахаадсан. Ихэнх хүмүүс нөө үлэн зангаанууд л дээ би маш үлэн тэгээд одоо гайгүй басан. Тэр нь ямар үлэн гэхээр ингээд багтаа нэг олуулаа хийсэн имээ дээр ингээд өглөө 13 гамбрын нэдэд ингээд дуусчдаг байхгүй юу. Яагаад энийг яриад гэхээр бидний зуршил багад үүсдэг болохоор багийнхыгээ засгаас өөр аргагүй тэнд очиж тэр хүүхдийг тайшруулахаас өөр аргагүй байхгүй. Миний тэр дотоод хүүхдээ айцны юу гэхээр хоол дуусчихгүй гэдэг айцтай. Тэгээд нөгөө хог түүж идчихсэн. Тэгээд ингээд олон хүүхдэд хоол өгөхгүй ахаар чинь хог түүж итгэхээр яа нөгөө гамбар дуусчихсан өдөржингөө хоол байхгүй юм чинь. Тэгээд айцтай байхгүй юу. Тэгээ ингээд нөхөр маань тэрийг очиж чи нэг дэвтэй юм аа ингээд хүүхдүүдгээ хүртэл булаацалж идэх юм аа гэдэг. Миний дотоод хүүхэд ингээд яг өөр байгаагаараа байдаг. Тэгээд нөгөө дотоод хүүхэд багын айцтайгаа байдаг гэсэн байхгүй юу. Тэгээ ингээд хоол хөрөгч дүүрэн байсан ч гэсэн ингээд үлдэл үгээл очоод идээл дахин идээл эсвэл ингээд заавал хоол юм ингээд дуусгах шиг санаа авдаг. Тэгээд юм манай бүр аамаа шинэ жилээр гайхаад идэгсэн аахгүй. Нөгөө шинэ жилийн бэлэг мэлгийг чи ингээд ячдаг. Заавал идэд дуусгараа санаа намаадаг юм. Шүн орон байддаг. Тийм хүүхдийн нэг үед тийм зам байдгийг шүү дээ. Тэрэн дээрээ айдас нэмэгдээ тэр нэгэд үлдчихсэн юм билээ. Тэгээд би нөгөө дотоод охиндоо хэллээ. Одоо хоол хангалттай ажил хангалаа амьдардаг болсон хандаа. Одоо чи ингээд өлөвдөл өгөх шаардлага өөрийн язгуурт мэд хөндлөө гэдэг. Тэгээ нодлон 1 жилийн турш бүтлгүүцсэн байхгүй юу? Яаж игээд ингээд сандлынхаа 3-ны 1 дээр суудаг байсан юм чи эргээс авахсан чи болдгоо. Хүүхдээ хүлээл ингээд алцаагаа суучих юм. Тэгэл маань нөгөө том хүүхд маань та нөгөө өөрийн язгуурт гэсэн хаана нас харин байдгүй нэг гуйлгацсан суултаа суугаад байна. Тэгээд дараа нь имжлээс ингээд надад улам ингээд өөрийгөө язгуурт мэд хөндлөө гэдэг мессежүүд ирж байна. Хүмүүсийн шүүмжээс хүртэл ирж байна. Чи хүн юм зааж байгаа юм л өөрөө ойлгохдох шиг байж нэ азаасан саксес юм гэдэг ирдэг байхгүй. Тэгээ тухайн үедээ сонсчод за гадаад руу өгсөн ямар хамаатай дотоод юм болно надад нэг 5 өгсөлчих гэж тэгдэг байсан. Энэ бол миний эго байсан. Тэгээд би бүтээч хэмжээ хүлээж аваад гадна талаа өөрчилж эхэлж байгаа. Тэгээ механикаар тэгээ ингээд биеийн хилэмжээ бас ингээд өөрчилж эхэлж гин. Тэгээд ингээд урд нь нөгөө би эрэгтэй хөвч байхгүй баймааргүй байна гэдэг. Би дотоод охин хөвчгээ баймаар байна. Би нэг юу хавтаа эвсэлтэй уян алархаа баймаар байна. Энэ дэр уян алархаа байна гэдэг нь бидний давуу тал юм байна л да. Зөвхөн дотны харилцааны тал дээр уян алархаа ийм хөдөлгөөнтэй байхаас гадна бидний юун дээр гэдэг вэ гэхээр бид бүхэн ингээд эрүүл булчин шүрмэстэй эрүүл ингээд
нуруутай байхад их хэрэгтэй гэдэг юм. Тэгэхээр та нар маань энэ уяналахаа болов л тэр belly dance message эсвэл ингээд бүжиг сонгодог бүжиг хичээллээрээ багш нь тангуугаар хичээл хийж байгаа. Тэгээ дээрэс нь өчтөр их гайхамшигтай. Би чи ингээд доош уяатны дасгал хэрэг уяа би мод учраас уяатны дасгал чадахгүй гэд итгэцэн байсан чи өчтөр би нурууны таталт энэ төр хэлгээд Аз нурууны барай хийлгсэн чи миний гар анх удаа хөлөндөө ингээд сонголт хийгээд хурж байгаа байхгүй. Вау би чи бас болмоор ч юм уу гэж итгэл төрөөсөн. Тэгээд тэр барайч өхөндөө баярлалаа. Тэгээд ингээд бүр ингээд доош анх удаага ингээд нөгөө өөрийгөө уян гэдэг мэдрэг чи ямар гоё юм бэ те. Тэгэхээр энэ нөгөө йогийн багш нар хэлээд байдаг шүү дээ. Бид бүхэн өөрийгөө мод гэж итгэсэн болохоор мод байдаг. Харин нөгөө тархины хөшөнт гэж байгаа. Тархин дотроо л өөрийгөө хөшөөцсөн болохоос биш бид бүхэн адилхан болчинтай адилхан үедээ болохоор удахгүй тэгээ багш нь аагаар суун гэж итгэж байгаа. Тэгэхээр ингээд баг багаар явж байгаа. Гэхдээ өчтөр нэггүй өдрийн дотор ингээд гараа хаалгаа газар хөргөж сурна гэдэг нь юу гахалтай юм дэрнээс. Тийм том амжилт гаргасан. Энэ чинь энэ 30-наас хүртлээр би дандаа л өөрийгөө мод гэж сэтгэлээр унаад нэг сонир мэдрэмжтэй явдаг гэсэн байхгүй яа тэгэхээр ээж наваа ингээ мод гэж хэлж байгаа маш том эмзэглэл гэмтэл авч ирсэн ойлгосон. Тэгээ тэрийгээ засаад одоо би мод шээ. Би одоо би уян болж уян хандаа болно гэж. За тэгээ уян ханаалахаа болсон юм чи одоо нөгөө 2 дугаар суугчтэй гахалтай болсон. Тэгээд тэр үедээ болохоор айгүй өөртөө ихтэй чаддаг учраас уян байгаад идэг. Тэгээд би гахаад идвэсэн байхгүй. Ямар үед би ингээ уян байгаад ямар үед ингээ найзуудаа шүлөөдө бүжгэлж мөжглөөр уян болчиход ямар үед би ингээ модч байгаад идэв юм бэ гэхээр яг өөрийгөө сул тавьсан үедээ яг ингээ өөрийгөө сул тавиад хин намайг юу гэж бодголоо гэж бодоогүй үедээ би айгүй уян халахаа байгаад идэг анзаарсан. Харин нөгөө талдаа болохоор намайг юу бодчихвол яг шоолно гэж бодсон үед одоо нөгөө яг мо хийж яхад манай хүүхд нам шоолроод идэх гажнаас яг мод гэд тэгэхээр бүр улам модч болоод хөшөөд идэв юм билээ. Тэрийг анзаарсан. Тэгэхээр энийг мань анзаараарэ. Хөөе өглөөний минь чин загшаа. Би шууд өөрөө таянлаа энэ дээр хийсэн юм те. За баярлалаа. За би нөгөө групп дээр хийх юм байна. Баярлалаа гэж. За энийг анзаарсан. Тэгээ би мод шүү болсон. Баярлалаа.